Хитрхи дагдаг хүүхэд чи 6 настай хүүхдтэй хэцүүлтэй. 6 настай тэнэг хүүхдтэй бас бүр хэцүү. Би бол 6 настай тэнэг хүүхэд байсан байхгүй. Аавтайгаа багтаа моолд явжгаад яасан гэхээр ингээд нөгөө мэдгүй ангууд нэг юм самбар байдаг шүү дээ. Director you are here гэдэг та энд байна гэсэн. Хажууд нэг моол. Би бүр тэрийг харчаал бүр шүү дээ. Гайхажсэн энэ доо. Та энд байна энд. Бид хоёрыг хаанаагаар яаж мэдээд байгаа юм болоо? Би тийм хүүхэд байсан байхгүй юу? 6 настай. Та нарт 6 настай 1-р ангийн багш нарыг бодцоо юу? Нэг ширхэг 6 настай хүүхэд ямар байдаг вүлээ? Нэг ширхэг 6 настай хүүхэд. Тэгээ тийм 40 хүүхэдгээ бодцоо юу? Тэгээ тэр ажлын 5 өдөр 30 жилийн турш хийн штэ. Бүр ингээд тэгээд байна штэ тий. Ингээд бодоод үз. Бичиг үсэг мэдгүй 40 хүн байгаа байхгүй юу? Тэгээ бүгднгийн бичиг үсэгтэй болох хэвээр. Нэг амжилтын төвшин 90% та гараад нэг 4-ийн ч юм орхиж болохгүй байхгүй юу? Одоо зарим бичиг үсэг мэдгүй хүүхдүүд ч одоо юу гэдгийг тийм ээ? Өөр хичээлдээ сайн байна гэж байхгүй үстэй. Бичиг үсэг мэдгүй мөртөө тоондоо сайн одоо аль мандаа энийг өгүүлбэр тоодлыг уншаад өгдөө энэ маань яг мэддэг тоо байна шүү. Бодлоо. Чото. Бодвол тийм юм байхгүй л хүү тийм. Хаяад ач гэсэн багш нарт нэг хараал хэлэх нэг ковот зүгээр юм шүү. Тийм өндөр стресстэй ажиллаж байгаа юм чинь тий. Ингээд алцаал үжил нэг үгдээ ээжигээ санаад байна гэж буцаад бай. Стресс тайлагдах байхгүй тэр чинь тий. Тэгээ би бол ингээд нэг юмнаас айгаад байгаа. Манай хүүхд одоо сургуульд орно. Яана над чиг дурак болчих вэ гэж айгаад байгаа байхгүй. Ягаад гэвэл хүүхдэд ч хүний тусгал ээж аавынхаа ярьж байгаа бүх философи бүх одоо нэг новшин racism юу гэдгийг бүгднийг ингээд аваачаад ингээд тэр хүүхд чинь ингээд яг төлөөлөө байж байгаа шүү дээ. Тэр ангид ерөөсөө тийм үстэй. За дөлгөөнөө миний хүү шүлгээ цээжсэн үг гэсэн. Өчтөр ээж аваа хоёр хэрэлдээд аав ээжийг дөрвөд хүн биш гэсэн ч гэж байгаа. Хүү миний хүү юу яриад байгаа чи тэгвэл хажуунаас нэг хүн багшаа ягаад дөрвөд хүн биш юм гэж байгаа шин. Бид нар хүүхдтэй анхаарах хэрэгтэй байхгүй тийм ээ. Бид нар үнэхээр ингээд хүүхдүүдтэй ярилцах хэрэгтэй, анхаарах хэрэгтэй тийм ээ. Үр хүүхдтэй ямар улс орон үлдээх үү?